Сайн мэцхан уу энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хөвчлөгээр Америкт ажил хийгээд амьдрахад ер нь хэр байдаг вэ? Энэ талаар ярих гэж бодлоо. Өөрийнхөө ер нь байгаа байдал хийх гэх юм уу да. Гэхдээ яг нэг хүн болгоны чадвар чадамж боловсрал өөр байдаг болохоор мэдээж Америкт өөр байна. Заавал одоо нэг стандарт одоо юу гэдгийг нэг хэмжээнд байна гэсэн юм байхгүй. Миний хувьд л одоогийн ер нь байгаа байдлаа ярихад бол одоо яг дунджаар би нэг цагийн $15 өдөртөө нэг 10 биш бодлоорч 5-аас нэг дээдлэн нэг 9 цаг хүртэл юм уу. Багтаа нэг 5 цаг, дээдлэн нэг 9 цаг дунджаар тэгэж ажиллаж байгаа. Одоо манай энд яг бүтэн цагийн ажил болоход айгүй төвөгтэй гэх юм уу. Надаа яг тэгэж таарад ч байгаа юм. Ажил болоход хэцүү байсан. Тэгээд ямар сайндал 3 цагийн ажил зэрэг хийхөө. Тэгээ ер нь бол бас сансны бодоход бас тийм хэцүү байгаагүй, бас амархан байгаагүй. Тэгээд энд болохоор хүний хөдөлмөрийн улсыг цагаар нь тооцож өгдөг. Одоо юу гэдгийг Монгол байвал одоо ажлын цаг дуусчаад байхад юм хийлгээд байна гэсэн юм байхгүй. Яагаад гэвэл одоо ажиллуулсан хийх ёстой юм чинь хийлгээд тарах ёстой цаг чинь тарах. Дараа нь мэдээж одоо сул зогсоод мэдээж хүн таныг илүү цалин өгөөд тэгэж өөрөөсөө мөнгө гаргахыг бодохгүй. Мэдээж ажил нь дууссан л бол тэгээд хуруугийн дараа тэгээд гэртээ хараа гэд хөгөөд ер нь явуулдаг. Ер нь жоохон сонь санагдчихсан. Тэгээд яванда ер нь ийм байдгийн байна гэж мэдээд. Тэгээд ер нь ажил дуслал бол тэгээд хурдан явсан дээр гэдэг юм бэл. За тэгээд яг манай мужаар Америкт бол цалингийн шатлал систем өөр байна. Ямар ажил хийхээс шалтгаалаад янз бүр байдаг. Зарим хүмүүс болохоор одоо сайхан нэг Uber-т нэг залуутай тааралцсан чинь өглөө 8-9-оос гараад орой нэг 7-8 хүртэл нэг 12-оос 15 цаг гэлөөд тэгэж ажиллаад $300 хийгээд буудаг гэсэн. Тэгээд зарим үедээ болохоор эртч буудаг, заримдаа оройч буудаг тэгэж ирчихсэн. Тийм байна. Тэгээд ер нь бол ямар л ажил хийх боломжтой, толгойч яаж ажиллаж гин. Тэгээд дээрээс нь энд ажил хийхэд заавал social security number тэгээд ажлын одоо эрх гэх юм уу тийм зүйлтэй байх хэвээр. Оюутан хүмүүс хагас одоо 7 хоногт нэг 20 цаг ч юм уу тэгэж ажиллах боломжтой байдаг юм байлээ. Яг нөгөө нэг юунаас сургуулаасаа тийм юу аваа зөвшөөрөл аваа тэгээд ажилладаг юм байлээ. Тэгээ хараар тэгэж ажлын гэхэд бас жоохон төвөгтэй юм шиг санагдсан. Тэгэж ажиллах газар бас тийм их байдаггүй юм байлээ. Манай энд ямар ч гэсэн цагийн дундад цалингийн хэмжээний 3000 орчим байгаа юм шиг байна. Илээд нэг 5000, илээ Чикаго 2 ойролцоо ч юм уу. Тэгээд яг бас нэг хотын онцлогуд байна. Тэгээд илээд одоо юу гэдгийг тракны ажил их гэдэг ч юм уу. Тэгээд Чикагогийн хоёрт их гэдэг ч юм уу. Манай энэ болохоор суши рестораны ажил их хүчлэн голцоо байдаг гэдэг ч юм. Тэгээд яг тиймэрхүү нэг сайн өөртөө судлаад явах юм бол хотуудын нэг онцлог байгаад байх шиг байна. Тэгээ би одоохондоо бас яг тэрийг бол гүйцэтгэх сайн тайлбарлах гэхээр бол тийм сайн тайлбарлаж мэдэхгүй. Яг манай таныг найз нөхөд танил хүмүүсийн ярьж байгаа бол ер нь бол тракны ажил зүгээр шүү гэж хэлдэг. Гэхдээ би өөр бол трак барих сонирхолгүй, дээрээс нь машин барьж чаддгүй. Одоо тэгтээ яг амьдрахын эрхэнд бол сурж байна. Амьдрах шаардлагын бол мас гэх юм уу. Машин барьдаггүйсэн чинь Америк дээр машин барь сурж байна. Одоо удахгүй жолооны өмнөлхий авчвал гайгүй болох байхаа. За үндсэн сэдвээс яг хазаагаа л явчлаа да. Тэгэд ямар ч байсан энд бол
бас Солонгосыг бодвол яг тэгээ Солонгосын дайнд хүрэхээр тийм их мөнгө хураахад бол бас явдалтай хаа. Гол нь аргаа олоод нөхөө олчихвол юм бол бас гайгүй байх гэж бодож байна. Тэгээ миний хувьд бол яг сартаа $3,000 цалин одоолтол авч үзэх байна 4 сарын хугацаанд. Тэгээд гол юм гэх юм бол бас ажил хийгээд зарцуулах зарлах нь бас нэлээх байна. Одоо юу гэдэг байрны түрээс нэг дунджаар манай энд багтаа гэхэд $500-аас $600 гэдэг ч юм те. Нэг румэтээр ороод тэгээ явахд бол байдаг юм шиг байлаа. Тэгээ миний өрөө нэг $500 өртөгтэй гэх юм уу. Тийм баа. Тэгээд ажил гэр хоёр ойрхон тэгээд байвал энэ бол хамгийн зүгээртэй. Тэгээд бичлэг хийж байгаа эдит медит хийхээсээ залхуу үрээд ер нь бол шууд тэр чигээр нь л оруулаа явчихж байгаа шүү. За өөр одоо ажил хийгээд яахад бол хамгийн зөв сонголт гэх юм бол том хот тэгээд монголчууд ихтэй газар нэгт бол ажил их олдох байх. Тэгээд том хотод бол боломжч их байна гэж бодож байна. Тэгээд хамгийн гол нь надаа цаг агаар айгүй чухал юм шиг санагдсан. Тэгээд нэг жилийн одоо манай энэ Аризонод болохоор жилийн бараг муудалж нэг л үлрэлтэй байдаг болохоор цаг хугацаа айгүй хурдан өнгөрч байгаа юм шиг санагддаг. Тэгээд дандаа зунаараа өвөл болохгүй бороо нэг хаяа таныг орно бараг жилийн 365 өдрийн 300 өдөр нь арга хөдөлж нартай байдаг. Тэгээд нэг мэдсэн чинь 4-5 сар болчлаа. Тэр нүүдэл судал хийсэн дээр гэж бодоол байж энэ да. Тэгээд хэрвээ мэдхийг хүсэж байгаа зүйл байвал комент бичээд асууж болно. Чадхаараа зав гаргаж агаад хариулъя. Тэгээ манай энд одоо ковид ихтэй байна уу яагаад байна мэдэхгүй ямар ч байсан хайрын бүх хүмүүс маань ханиадтай мэдэхгүй би өөрийгөө тестэлж үзсэн бас ковид арай биш байлаа. Тэгээ мэдэхгүй бие сайн бодоорой. Маска сайн зүү. Дулаан ховцол. За дараагийн имчилгээр бүр илүү чанартай юм хийхийг бодъё. Мик аваад ирж байгаа. Одоо энэний хэрэг гарч ийн үү мэдэхгүй байна. За, bye, peace.